За энэ хуулийг бол дэмжиж байна. Тийм. Албаны болон одоо улсын нууц гэдэг нэрээр бол маш олон асуудлыг галхаж нуугдчих. Эний ардталт одоо хууль бус зүйл авилга албан тушаалын хэрэгүүд нуугдж байсан. Өдрөөс өдөр ирэхцэн бол ил болж байгаа л доо. За энэ засгийн газар байгууллагада бараг 100 хоног руу өтгөж байгаа хаа. Тэгээ инквайр сайд хэлжсэн халуухаа хавар олно гэж. За би энэ халуухаа хавар гэдгийг бол засгийн газар бол энэ авилга албан тушаал энэ хууль бас зүйлтэйгээ тэмцэх юм байна л гэж ойлгосон л доо. Энэ нууцаас нууц нэрийн доор энэ ард түмний хөрөнгийг үрдэг, завшдаг, хулгайлдаг энэ юмыг одоо тэмцэх юм байна. Тэгээ энэ хүмүүстэй бол хариуцлага тооцоолох юм байна. Угаасаа засгийн газрын өөрийнх нь үүрэг нь бол гэмт хэрэгтээ тэмцгэлтэй, хуулийг биелүүлэхэлтэй. Гэтэл одоо хаварч дууслаа. Тэгээ хүлээлт жоохон тийм байна. Тэгээ хэрвээ энэ гэмт хэрэгтэйгээ тэмцэхгүй энэ одоо нууцаас энэ юмнуудаа гаргаж хариуцлага тооцохгүй байгаа нь өөрөө эргээд ард түмнийг шийтгэж байгаа хэрэг байхгүй юу? Тэгээ Монголын ард түмэн бол гохирж байгаа. Сүүлийн 2 сар бол энэ юмны үн хадж байна. Үүний инфляц бол одоо 2 орон тоотой байна. 11.2. Нөгөө төсөв төлөвлөгөөгөр бол 6 дээр нэмэх гасах 2 л гэж хэлсэн шүү дээ. Тэгээ энэ болгонд бол би энэ авилга албан тушаал энэ нууцтай холбоотой юмнуудыг нөлөөлж байна гэж бодож байна. Тухайлбал одоо харбины гэрээгээл бишишээ татхад энийг одоо үнийн тогтоогоогүй. Одоо ч гэсэн нууцтай л байгаа. Энэ ухар төмөр замыг холбох нэрээр нүүрсний үнийг маш их бууруулж өгсөн. Би бол Монголын ард түмний гохиросон гэж үздэг. Тэгэхээр энэ гэрээгээр бол үн тогтоогоогүй гэж яриаддаг. Хилцээрээр. Тусдаа тэр нөгөө доотлихоо нөгөө компани өөрийнхөө захиргаанд ажиллаж байгаа хүмүүс рүү чихэд идэг. За бас миний мэдхийн тагнуулын ч гэсэн сууж ах шиг байна. Тэр ногоо автобус гэдэг алдартай хэрэг байдаг. Тэрийг одоо уулан жирийн л одоо автобус оруулж ирэх гэрээ баймаар юм. Гэтэл энэ дээр нууцын таамаг дарцсан гээл тухайн үедээ нууцлагтаад ингээ явж исэн байдаг. Иймэрхүү юм чи одоо тэгээ энэ хууль муулаар багсаж байхгүй болж ингэж явах уу? Тэрэн дээрээ одоо хариуцлага энэ төр ярьсан юм байд юм уу? Өнөөдөр одоо энэ улс оронд хариуцлага гэдэг зүйл алгаа. Хариуцлага энэ юмыг тооцож ингэж ажиллаж одоо чадахгүй байна. Сансан төрсөнд хүртэл байхгүй байна гэсэн ийм одоо байдал бол харагдаад байна. Нийгэм ч гэсэн тэгж үзчихэ. Тэгээ бие биенээ нэг барьцаалсан маягтай. Гэ нөгөө одоо авилга албан тушаалын хэрэг хийсэн хүмүүстэй найр тавьсан маягтай. Ингэж явж байна л да. Тэгээ улс төрийн эрд зориг энэ юм чинь байна уу байхгүй юу? Хэдий бол ингэж хуйлдаж энэ олон түмэнд алдартай хэрэгүүд ингээ гараад хэвлэл мэдээлэлээр яваад байдаг. Гэтэл нөгөө хариуцлага хүлээж байгаа, хуулийн шийтгэл хүлээж байгаа, хууль ажиллаж байгаа ийм юм байхгүй байна. Энэ олон нууцын тамга дарж ингэж хулгай хийсэн, савшсан, шамшигдуулсан татвар төлөгчдийн мөнгийг Монголын ард түмний өмч хөрөнгийг одоо өнөөдөр ингээ ард түмний 50% нь одоо ядуу 30% нь ин ядуу амьдарч байгаадаа энэтэй холбоотой баха. Тэгээд ямар хариуцлага яригдах вэ? Энийний дараа энэний үр дүн ямар байх вэ? Ер нь одоо тэгээ энэ хариуцлага ярьж байгаа ийм юм байна уу байхгүй юу? Бүгд л одоо тэгээд завшаал ингээл яваад байна уу?